За юу яцхан guys намайг их сансан уу? Тэгэд би бас удаан ч явах нэг хэсэг хугацаанд жоохон бичлэг хийсэнгүү жоохон удажлаа хөрхөн. Тэгээд та бүхэн бас нэг ерөөдөө наадам маадам гэд нэлээ энэ тэргээр яваад завгүй байгаа бах. Зарим нэг нь ингээд яг юу игээд хөдөө мөдөө байгаа гэж мэдэхгүй байна. Тэгээд юутач ив бичлэгээ хийж эхэлж байгаа учраас та бүхэн бичлэгийг маань үзээрэй заяа. Тэгээ өнөөдөр миний хамгийн дуртай дуучдын нэг ер нь бол хамгийн дуртай дуучдын номер 1-т орохоор дуучин гэж хэлж болно. Би оюутан байхдаа ч юм ер нь бол бага хасаа авахлаад Big Bang-ийн дууг тэгээ ялангуяа G Dragon-ы дуугаар байнга сонсдог байсан. Тэгээ энэ хүний талаар та бүхэнд ярьж өгөхөд бэлэн болоод байна. Тэгээ ярихаас өмнө штэ. Ерөнхийдөө би энэ хүний талаар миний хамгийн дуртай дуучин мөртлөө би энэ хүний талаар юу ч мэддгүй байсан юм бэлээ. Тэгээ баг зэрэг судлаа тэрийг нийлүүлээд та бүхэнд ярихаар бэлдсэн. Яриаг дутуу зүйлүүд бас үлдээж магадгүй тийм учраас та бүхэн бас комент хэсгээр үлдээж болно. Гэхдээ бичгийн айл болох наг муулаараа тогсоос муулж болно зэ хамаагүй тэр бол хамаагүй ч. Ив нь бол бас дархлаатай учраас. За тэгээд олон юм ярихаас өмнө бичлэг рүүгээ орохын өмнө юу хэ мэдж байгаа те. Лайка дараад доор байгаа хэсэгт subscribe хийгээд ивигээ дэмжиж өгөөрэй. Шууд бичлэг рүүгээ орцгоё. За Солонгос улсын Сөүл хот бол хамгийн алдартай хот нь байдаг байгаа. Сөүл хотыг ерөнхийдөө CNN гэдэг телевизээс бүр ингээд юу яасан байгаа байхгүй. Хамгийн алдартай хотын нэгээр шалгаруулад тэгээд Солонгос улсын Сөүл хот руу явах 50 шалтгааныг тодруулсан байгаа. Тэр шалтгаанд нь болохоор хоолноосоо илүү их одоо панчаан гэж ярьдэн ш та манайхнаар панчаантай тим орон дээ. Тэгснээ ингээл янз янзын одоо интернет амар хурдан гэл. Тэгсэн чинь нэг шалтгаан юу байсан бэ гэхээр штэ тий. G Dragon байсан. Зөвхөн G Dragon-ы төлөө Солонгос руу очих шалтгааны нэг нь байсан. За өнөөдөр та бүхэнд энэ хүний талаар ярьж өгөхөд бэлэн болоод байна. G Dragon явд шүү дээ. 1988 он төрсөн. Тэгээ 1988 төрснөөс хавуулаад ерөнхийдөө нэлээд авьяастай гэдэг нь мэдгдсэн. Тэгээ ээж нь гэхдээ цэцэрлэг манай хүү юу нээр авьяастай байна гэж шууд олж мэдэнгүүтээ ээж нь юу хийсэн бэ гэхээр маш олон тийм одоо дуу хөгжмийн сонгон шалгалт те тиймэрхүү юмд оролцуулаад яваад байсан. Тэгээ тэрний ачаар гэх юм уу 5 настай байхдаа телевизийн одоо нэг тухайн үеийн ямар нэг боо гэдэг нэртэй нэвтрүүлэг тэнд оролцоод тэгж явж байгаад бас болоогүй заяа. Давэс нь болохоор тэргээр зүгээр нэг нэвтрүүлэгт оролцоод яваагүйгээс гадна Little Aurora гэдэг нэртэй тийм нэг хамтлаг байгуулж бүр бүжиглдэг байсан байна. Тэр нь яагаад байгуулсан бэ гэхээр тухайн үед 1990 онд Aurora гэдэг нэртэй нэг тийм бүжгийн хамтлаг нэлээд одоо болж ирсэн байна л та. Тэрийг дуурайгаад яг Little Aurora гэдэг нэртэй хамтлаг байгуулад тэгээ явж ирсэн. Тэгээ энэ нь болохоор 7 нас хүртэл ерөөдөө 2 жил 5 наснаас хойш 7 нас хүртэл 2 жил үргэлжилсэн юм байна. Гэсэн ч одоо тухайн үед 1990 онд алдартай байсан тэр Aurora гэдэг хамтлагийн мэдээж яг нэр хүнд нэлээд унаад ч яг ерөнхийдөө алдартай байгаа болж эхэлсэн. Тэгээ тэрнээсээ болоод ч юм хамтлаг ерөнхийдөө бас тарахаар болоод тэрийг дагаад Little Aurora гэдэг жижигхэн тэр хүүхдүүдийн хамтлаг маань бас тарсан байгаа. Хамсралтай. Тэгээ ээж нь нэг өдөр хүүдээ юу гэж хэлсэн бэгээр миний өнөөдөр Little Aurora гэдэг хамтлаг чинь байхгүй болж байгаа учраас явж чадахгүй гэж хэлсэн. Тэгээ мэдээж яг тухай жижиг жоохон бисээр уйлж мөйлал нэлээд хэцүү байсан байх нь ойлгомжтой. Тэгээд ээжтэй тэр үед яг юу гэж хэлсэн бэхээр ээжээ би заавал алдартай дуучин болох болно гэж амлалт өгсөн. Би амлалт бол биелүүлсэн байна гайхалтай. За тэгээд тэгж амлалт өгөөд тэгж хэлсэн гэсэн тухайн үеийн G Dragon бол нүгс 8 настай хөлтөөсөн. Тэгээд тэр үед Little Aurora гэдэг энэ хүн болохоор G Dragon шууд санал тавиад манай дээрээ жоохон ингээд бэлтгэл хийгээд ингээд уран бүтээлч болохгүй юм уу гэдэг баг зэрэг санал тавьсан байгаа. Ээжд нь бас хэлсэн. Тэгээд бид зэрэг тэнд нь G Dragon амар баярлаад бэлтгэл хийсэн гэсэндээ тухайн үе одоо амар SM гэдэг entertainment амар том байхгүй. Тэгсэн чинь одоо тухайн үе яг SM гэдэг entertainment болохоор яг тийм хөл мөлөө олоогүй яг тийм жоохон гангасан ийм хэцүү байдалтай байсан. Тэгээ тэрнээсээ болоод G Dragon-ыг яг албан ёсоор уран бүтээлч болгоё ч гэж одоо гэрээ байгуулаагүй яагаад ч хүү те. Тэгэл ингээл нэг G Dragon явсан ч яваагүй ч болоод тэгэл сүүлдээ эхлээл нэг сард нэг хэд удаа ирдэг байж байгаа сүүлдээ ингээл 3 сард нэг ирдэг болоод тэгэл бүр байгаад сүүл рүү ингээ ирэхэ болоод G Dragon угаасаа энэ худ юм байна гэж ойлгоод болсон байгаа. Тэгээ харамсалтай тэгээд нэг хэсэг хугацаанд ингээд урлаг ингээ болигээд ингээ явжсэн G Dragon-ы юу гэх юм бол хипхоп сонирхдаг болоод рэп гэдэг стил тухайд бас дэлхийд жоохон газар авч ирсэн. Гэхдээ Солонгост яг энэ зүйлээр амар тэгж одоо рэп гэдгийг солонгосчууд тухайн үедээ бол нэлээд ойлгодоггүй 1990 гаруй онд яг тэгж дуулдаг хамтлагууд ч байдаггүй ч яг амар цөөхөн байдаг. Тэгээ энэ ойлголт бүр тэгтлээ гэж газар аваагүйсэн гэж хэлж болно. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь G Dragon-ы хувьд гэх юм бол яг рэп гэж сонирхож эхэлж байгаа зааж хүн байхгүй. Тухайн үед яг амар дуулдаг байсан жоохон одоо болж байсан яг рэп pop урлагийн хамтлаг гэх юм бол People Groove гэдэг нэртэй хамтлаг байсан. Тэр People Groove гэдэг тэр хамтлаг дээр очиод ахнараа надаа ингээд хипхоп заагаад өгөөч ингээ рэп заагаад өгөөч гэж хэлсэн. Чи нөгөө хөхт юм жоохон хөхтэй чи ямар хөөрх юм бэ тухайд 10 настай байсан G Dragon. Тэгээд 10 настайгаас хойш тэгээд хипхоп тэр одоо People Groove гэдэг хамтлагаас заалгуулад цуг ингээд нилээн явсан байгаа. Тэгж явж байгаад 3 жилийн дараа 13 наснда
өөрийнхөө дууг гаргасан. Тэгээд тэр дууг болохоор яг нөгөө яг People Grow гэдэг хамтлагийнханд бүр одоо тэр альбомд нь оруулсан байгаа байхгүй гайхалтай. Тэгээд энэ дуу нь болохоор ямар нэртэй дуу гэхээр G Dragon гэдэг нэртэй дуу. Өөрийнхөө яг G Dragon гэдэг нэрээрээ G Dragon гэдэг нэртэй дуу байсан. Тэгээд тэгж яваад яг тэр альбомд нэр нь ороод концерт жоох өөрийнхөө дуу муу гаргаад тоглосон үед нь нэг хүнтэй таарсан байгаа. Энэ болохоор YG Entertainment-ийн захирал Yang Yoon-suk гэдэг хүнтэй таарсан. Тэгээд Yang Yoon-suk шууд G-Dragon-ы авиасыг олж харангуудаа тухайн үед яг хипхоп дөнгөж хөгжиж исэн учраас ийм жоох хүүхдээ ямар авиастай юм бэ гэж бодоод ээжт нь шууд санал тавиад тэгээд хүүхдэд чи ингээ манай YG Entertainment ороод ингээ уран бүтээж болохгүй мө гэд санал тавиад тэр өдрийн яг оройн G-Dragon бүр ээжээсээ баг уйлан байран сүгдэн байран гуугаад ээж би YG Entertainment заавал ормоор та намайг ингээд YG Entertainment гэрээ их ингээд зөвшөөрөөч гэж гуйсан. Тэгээд ээж нь зэрэг хүүгээ бас авиасын явуулахын тулд зөвшөөрсөн байгаа. Зөвшөөрөө тэгээд YG Entertainment албан ёсоор гэрээгээ байгуулсан. Тэгээд гэрээгээ байгуулад G-Dragon-ы хувьд гэх юм бол тухайн үед яг ороод дөнгөж 13 14 настай жоох хүүхэдтэй. Тэгээд эхлээд яасан бэ гэхээр тэр нөө сэмпай буюу дээд үеийн тэр ах нар одоо тэр яг YG Entertainment гэрээ байгуулсан ах нарынхаа өмнө нь шууд жил баг 20 жил орчим ингээд байнга цэвэрлэгээ хийдэг. Эхлээд орж ирээл цагийн өмнө орж ирж шууд YG Entertainment нөр бэлтгэл хийдэг газрынханд бүх цэвэрлээг бүгдийн шар мал нь байгаа бүгдийн цэвэрлэгийг нь хийгээд тэгээд дээрээс нь дуусныхаа дараа бас цэвэрлэгийг хийдэг гэсэн. Энэ мэтэр цэвэрлэгээ хийгээл одоо копи зөөжгүүд гэж ярддаг шиг явандаа мундаа юм зөөж мөөж ус мусын юу зөөж мөөж гүгээл жил 20 жил орчим ингэж явсан. Тэгээд тэр үед нэг залуудад таарсан. Энэ бол Big Bang-ийн хамтлагийн гишүүн бас G-Dragon-ы найз нь Taeyangтай таарсан байгаа. Sol гэдэг нэрээр бас алдартай. Тэгээ Solтой таараад ерөнхийдөө нөгөө хоёр чинь ингээд цуг бэлтгэлээ ингээд өөртөө ингээд ирээдүйд дебют буюу өөрсдийнхөө яг албан ёсны дууг гаргана те. Тэгээ албан ёсоор өөрсдийнхөө одоо соло концертийг хийнэ гэсэн тийм зорилготой явсан байгаа. Тэгээд 6 жил орчим явсан. Тэгээд тухайн үед яг өөрсдийн тийм соло модо дуу ямар нэгэн гаргаагүй. Тэгээд тухайн үед яг нөхөн pop дуулдаг байсан ахнар махнарынх нь заримдаа ингээ ахнар махнар амжихгүй болсон үед нь орнод нь дуулж гардаа концерт тайзан дээр гардаг ч юм уу те. Тэнгүүдээ шууд харж марьдаг ингээл ахнарынхаа ард бүжгэлдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар явсан 6 жил орчим ингээд доороос ингээд нэлээд хэцүү бэлтгэлийг ингээд даван. Тэгээд тухайн үед YG Entertainment яасан бэ гэхээр хамгийн хэцүү бэлтгэлтэй газар гэж нэрлэгддэг байсан. Яг тэгвэл багш нар ингээд юмыг заах хэрэгтэй байдаг шүү дээ. Бэлтгэл чи одоо ийм бэлтгэл ийм ерхий ингээд суурийг ингээд бэлдэх хэрэгтэй байтал яг тэгж бэлддэггүй. Өөртөө та нар бэлтгэнгүүд 7 хоног болгон шаргалт авдаг байсан. Тэгээд шаргалт аваа тэрний хэцүү байдлаас нь болоод YG Entertainment-аас одоо баг 7 хоногт донд нэг хүн хасагддаг. Маш олон хүмүүс хасагддаг байсан. Тэр одоо хэцүү бэлтгэлийг 6 жилийн дараа давж гарсан чинь G-Dragon-ыг зүгээр нэг жирийн нэг айдол буюу дуучлаар юм одоо чи ингээд өөрийнхөө юу дебют хийгээд гэсэн гаргасан. Тэгээд G-Dragon-ы хүчсэн зүйл болохоор би хипхопор тий өөрийнхөө одоо арам стилээр ерөөхдөө тийм дуу гаргах төлөвлөгөөтэй гэсэн чинь тэрийг ерөөсөө эсэргүүцээд өөр юм шал өөр зүйл рүү явуулахаар YG Entertainment цаал тавьсан. Тэгсэн чи G-Dragon би энийг ингэж хиймээр би энэний төлөө 6 жил ингэж бэлдээгүй гэж хэлсэн чи YG Entertainment G-Dragon-ы хувьд хэтэрхий том байсан. Тэрнээсээ болоод G-Dragon бас нэлээд жоохон хэцүү байдалтай болсон. Гэхдээ яг тэрний дараахан G-Dragon Big Bang-ийнхаа 4 гишүүнтэй таарсан байгаа. Taeyang-тай бол угаасаа цуг байсан. Тэгээд тэр 4 гишүүнтэй таарангуудаа YG Entertainment-аас яасан бэ гэхээр нэг одоо телевизийн тэр Big Bang гэдэг нэрийг өгсөн шалтгаан заяа. Телевизийн нэг одоо Big Bang гэдэг нэртэй нэвтрүүлэг байсан юм байна л да. Тэр нэвтрүүлэгт нь болохоор тэг 6 гишүүнийг 6 одоо тэр залууг оруулаад тэгээд тэр нэвтрүүлэлт 3-3-аар ингээ хоорондоо өрсөлдөөд нэг хасагдах журамтай тийм одоо телевизийн тийм хөгжөөд нэвтрүүлэг байсан. Тэр нэвтрүүлэлт орсны дараагаар албан ёсоор Big Bang-ийн дебют зарлагдаагүй заяа. Та нар ингээ хамтлаг болчих гэж хэлээд тэгээд Big Bang гарч ирсэн. Тэгээд тэр үед гатарж байгаад одоо Солонгос Super Junior ч гэдэг юм бас өөр алдартай хамтлагууд байсан. Тэгээд Big Bang дөнгөж гарч ирээд алдрын нэрийн оргилд бол хүрээгүй хүмүүс нэг тоодоггүй байсан. За тэгэж явж байгаад G-Dragon-ны хувьд гэх юм бол өөрийнх нь бас нэг YG Entertainment 6 жил байхдаа YG Entertainment банк нөө даалгавар өгдөг байсан. Чи ингээд 7 хоногт нэг дуу заавалчгүй бичих ёстой, дууга хийх ёстой гэд. Тэгээд ингээд дуу бичих ёстой гэдэг даалгавар өгдөг байсан. Тэр нь яванда 3 хоногт нэг дуу, тэгээд яванда 1 хоногт нэг дуу болсон. Тэгээд G-Dragon-ы тэр нөө дуу бичихтэй дуу одоо тэр зохиох тэр авиасын гайхалтай авиасын YG Entertainment бүр хөгжүүлээд тэр үед Big Bang-ыг алдартай болог байхад G-Dragon шууд YG Entertainment Yang Yoon-suk руу өөрийн нэг дуугаа явуулсан. Би энэ дууг одоо соло өөрийнхөө дууг дуулмаар байна гэж явуулсан чинь Yang Yoon-suk тэр дууг шууд харангуйтаа чи энэ дууг Big Bang-аар дуул гэж хэлсэн. Энэ дуу нь бол Lies гэдэг нэртэй дуу. Тэгээ Lies гэдэг нэртэй дуугаар ингээ концертыг тухайн үед яг
Lies-аар альбом нь гарсан байгаа 2007 онд. 2007 он Big Bang-ийн жил байсан гэж хэлж болно. Бүх зүйлийг өөрчилсөн. Тухайн үед байсан хамтлагийн дуу муу биш. Би бүр Солонгос орон даяар Big Bang-ийн дуу явж байсан. Англи мэдхгүй залуус хүртэл Lies-ийн тэр аягийн дуулаад Sorry I love you гэдэг. Тэр хэсгийн дуудаад ингэ явж исэн. Үнэхээр гайхамшигтай он жил байсан. 2007 он бол Big Bang-ын он жил байсан. Тэгээд Lies-аар бүр ингэ буцхаж гарч ирээд. Тэгээд тэрний дараа болоогүй заяа. G-Dragon тэр нойргууд тэгээ дээрээс нь маш их одоо ингээд унтахгүйгээр ингээд дуу муу биччихсэн тэр хэцүү зүйлүүд нь үргэлжилж хагаад 2008 онд болоогүй зөө харуу гэдэг нуртай дуу хамгийн алдартай дуу тий харуу хамгийн алдартай дуунуудынх нь нэг G-Dragon-ыг баг Lies гэдгээс илүү баг харуугаар хүмүүс мэдэх бах. Тэгээ харуу гэдэг дуугаа гаргасан. Тэгээд харуу гэдэг дуугаа гаргаад Big Bang ер нь бол бүр Солонгос орон даяар бүр хаа сайгүй радиогоор ч байт юм уу тий телевизээр ч байт юм уу тэр бүх газруудаар Big Bang-ийн дуу битүү явжсан. Амьсгал Big Bang-аар өрнөгөөд амьсгалж байсан. Big Bang-тэй G-Dragon-оор өрнөгөөд амьсгалж байсан. Тэгээ энэ гайхалтай зүйлсийг оргилд хүргэсэн байгаа байхгүй юу? Тэгээ болоогүй заяа. Тэрний дараа болохоор Sunset Glow гэдэг нэртэй дуу байдаг. Миний бас хамгийн дуртай дуунуудын нэг байхгүй энэ бол Sunset Glow. Энэ дуу гэхдээ яг тэр Big Bang зохиосон дуу биш юм байлээ. Ремейк дуу. Маш олон өмнө маш олон айдолууд дуучид энэ дууг ремейк хийж дуулж байсан. Тэгээ Big Bang бас энийг ремейк хийж дуулаад. Гэхдээ энэ дууг бол би Big Bang-аас мэдчихсэн анх. Big Bang-аас гэхээс би Dream хаяараа мэдээд тэгээ энэ дууг хайгаас сонсон чи Big Bang-ийн дуу байсан. Тэргээр анх энэ дуудаа бол танилж ирсэн юм байна. Миний хувьд ч тийм. Тэгээд энэ дууг дуулаад энэ дуу дэлхийд бас нэлээд од болсон байгаа байхгүй. Сансаад гэл Somebody sorry. Миний одоо дуулах чадвар амар муу гош зөө. Битгий муулаарай гэх таахгүй. За энэ дууг та бүхэн сонсч ирсэн байж магадгүй. За энэний дараа G-Dragon-ы хувьд гэсэнтэй би одоо ингээд соло альбом гармаар байна. Инээтэрэгээд хэлсээр явж байгаа. Тэгээ хизээ мэддэггүй байж байгаад азар гаргасан өөрийнхөө соло альбомыг. Гэсэн ч соло альбомыг гаргасан ч хүмүүс ягаад ч юм G-Dragon-ыг амар үзээ хадаад байсан. Ягаад ч юм. Тэгээд G-Dragon хитрхи хурдан одоолоод байсан болохоор Big Bang хитрхи хурдан одоолоод байсан ч юм. Болохоор ч юм ахлагч нь ядж байгаа G-Dragon байгаа шүү дээ. Тэгээд G-Dragon-ы хүмүүс нэлээд үзээ хадаад энэ одоо юу гэдэг G-Dragon-ы их дуунууд нь тэр чигээрээ баг Big Bang-ийн дуунууд, G-Dragon-ы дуунууд нь хулгайн дуунууд муулууд гэл тий. Тэгээ амар үзээ хадалт хийж хэлсэн. Тэгэл тэмдэглэж тэрийг сонссон G-Dragon амар жан сэтгэлээр унаал тухайн үед яг сэтгэлийн хямралд орсон үед бол байсан. Тэгээ соло ингээ уран бүтээлээ гаргасан дараа нэг хэсэг сэтгэлийн хямралд ороод бүр амар их жин хасаад 54 кг-тай болцсон гэсэн. Тэгээд амар их жин хасаад хэцүү байгааг нь Янгийн сум харангуутаа за чи одоо ингээ нэг сар ингээ амарчаад тэр одоо ингээ уран бүтээл төлөө одоо бэлтгэл болоод нэг сар амарчих гээд нэг сар амарчаад ирсэн чинь мэдээж зэрэг G-Dragon нилээн гайг болцоо буцаад ирсэн. Тэгээ буцаад уран бүтээлдээ ороод тэгээд тухайн үед гаргасан соло альбомаас одоо юу гэдэг амар од болж исэн дуу гэхээр та нар мэдэн шүү дээ. Heartbreaker гэдэг нэртэй дуу. Heartbreaker гэдэг нэртэй дуугаа гаргаад хүн болгонд амар од болоод дэлхийн зах зээл мацалд ингээл амар од болоод яасан ч хүмүүс бас нөгөө бас хулгайн дуу энэ G-Dragon ийм тим янз юм гаргаж ярьж хэлсэн. Тэгээд ягаад хулгайн дуу гэж нэрлсэн гэсэн чинь Heartbreaker гэдэг нэртэй G-Dragon-ы гаргасан дуу нь болохоор тухайд одоо Florida-гийн Right Round гэдэг нэртэй дуутай. Дуугаас санаа авч хийсэн мэсэн тий. Тэрний аяыг нь хулгайлж хийсэн мэсэн ингээд хэлсэн ч. Тэгээд тэрний бас нэлээд жил гар марангийн дараа хэдэн жилийн дараа яг хизээс мэдэхгүй юм заяа уушлаа. Florida-тай яг тайзан дээр гарсан чинь Florida болохоор G-Dragon миний дууг хулгайлж дуулаагүй. Миний дууг дуурайл дуулаагүй гэж бүр ингээд заарлсан. Heartbreaker. So do you think that's a copy of Right Around? Somebody told me that, but at the same time, you know, he got the right swag, you know, he definitely stands out. Гэсэн ч үзээ ядагчд нь ерөөсөө G-Dragon үзээ ядсаар л байсан хулгайн дуу янз юм яриад. Тэгэл G-Dragon тэр үед төвчж явж байгаад хөрхий өөрийнхөө соло концертыг хийхэр болсон. Тэр концерт хүмүүсийн наа үзээ ядчихсан ч би концертоо хамгийн одоо үнэхээр мартагдчихгүй 100% гайхалтайгаар хийх болно гэж амлаад тэг концерт хийсэн үнэхээр амар бэлтгэлээр хийсэн. Тэр концерт үнэхээр гайхалтай болсон. Яаж ч тэр концертыг үзэж байхад баг дандаа 10 нас дээш насны жоохон хүүхдүүд байсан. Тэгээ тэр үед болохоор Брит гэдэг нэртэй нэг дуу гаргасан байсан юм л да. Тэгээд Брит гэдэг нэртэй дуун дээр болохоор яг тэр концертынхаа үед болохоор ингээд нэг юм оршиг хэсэгтэй тэрэн дээр ингээд нэг эмэгтэйтэй ингээд
яг ингээд дуугаа ингээд цуг ингээд жоохон наалж маалсан жоохон ихэлж нэлуурсан байдалтай ингээд дуугаа дуулж муулж байгаа хэсэг байдаг. Тэгээд тэр хэсгийг болохоор солонгосчууд юу гэж хүлээж авсан бэхээр шууд концерт дээр дөнгөж 10 хэдэн настай жоохон хүүхдүүд дандаа 10 жилийн хүүхдүүд үзэж яхад чинь ингээд секси юм шин чанартай зүйл мэлээ гэд бас G-Dragon руу битүү ингээд давталт ирсэн. Тэгээд мань хүн мэдээж зэрэг тэрнээсээ болоод бас ахиа сэтгэлийн ямар л дуунсан. Тэгээд тэгж явж байгаад болоогүй заяа. Тэгээд 2011 оны 7 сард бас ерөнхийдөө Big Bang нэлээд гайгүй алдартай болсон. G-Dragon бас нэлээд гайгүй алдартай байжсэн чинь нэг одоо концертын дараа G-Dragon яг жоохон найзтай Big Bang хамтлаг жоохон ууж муугаа те цаагаж магаа гэсэн чинь тэр үед нэг залуу ирэнгүүтээ ингээд нэг тамхи өгсөн юм л да. Тамхиг ингээд санаа нөгөө нэг сорсон чинь тэр тамхиг нь болохоор хар тамхигс тараад тэгээ цагдаа дуудаад тэгээ G-Dragon шууд болсон явдлаа үнээр нь хэлсэн чинь яг тэр нь хар тамхиг бол тэгээ хар тамхины юусаар хэрэгээр бас нэлээд асуудалтай зүйл ороотолцсон. Тэгээ тухай чиглэлтгүй одоо солонгос ерөнхийдөө хар тамхиг бүр амар чигшдэг заяа. Хар тамхиг бүр хамгийн их чигшдэг орны баг номер 1 солонгос гэж магадгүй. Тэгээ тэрнээс болоод нэг яг ялангуяа тэр амар алдартай хүн ингээд алдартай те дуучид ингээд ийм болчингууд нэлээд G-Dragon руу бүр атак ирсэн мэдээ зэрэг. Тэгэл бүр илүү үзий адал тэрэл G-Dragon тэгэл тэрнийг бас төвчд амар хэцүү байсан. Хэцүү байсан гэсэн тэгээ G-Dragon-ы бас тухайд зөвхөн дуулалтаар гайхалтай байгаагүй. Тэгээ олон хүмүүс яг Chanel-ийн G-Dragon-ы тэр хувцлалт те хим маяг passion стил нь Chanel-ийг бүр ингээд дэлхийн одоо бас өнцөг болон бүрээс ингээд хүмүүс нэлээд хараад гайхалтай мэн гэж хараад тэгээ Chanel-аас ерөнхийдөө ивентэд оролцооч гэж бүр урилга өгсөн. Тэгээ Chanel ивент G-Dragon оролцоод тэгж явж байгаа. Тэрний дараа болохоор энэ бол гайхалтай бас онжлууд байна. Тэгээд One of Kind гэдэг нэртэй бас өөрийнхөө цомгийг гаргасан байгаа. Тэгээ энэ One of Kind гэдэг дуу тэгээд энэний цомгон дээр нь уран бүтээл гайхалтай болсон. Тэгээ 2014 онд G-Dragon Мамад оролцохоор болсон байгаа. Мамад оролцохоор болоод энэ болохоор тав хүн мэдэх бах те. Таянгтай хамт дуулдаг. Дууг нь мэдж байгаа бах те гэж мэгээд. За тэгээд 2015 оноос Big Bang-ийн алдарт эргэн ирэлт болоод тухайн үед одоо гарсан дуунаас юм бол Bad Boy, Loser Moser ч юм уу те. Ингээл гайхалтай дуунууд бол байсан. Би яг жоохон юуг нь оныг андуурч магадгүй заа уушлаараа. Хүмүүстэй битгий ингээд хараад коммент бичиж авч ирээрээ. Оныг жоохон андуурсан байж магадгүй шүү. Тэгээд ингээд Big Bang ямар ч 2015 онд дэлхийн тойрон их тоглолтоо ихэр болсон. Тэгээд тойрон их тоглолтоо хийгээд амжилттай тоглолтоо хийгээд явсан ч G-Dragon-ы тэр үед бас нэг тэр хүмүүсийн үзий алт стресс янз бүрийн юмнаас болоод хитрхи их бэлтгэлээснээс болоод яг тоглолтынхаа үеэр яг амьд тоглолтынхаа үеэр ухаан алдаж малж унаад тэгснэ ингээд хэсэг ухаан алдсан унангуудаа ингээд бос тоглолтонд орж мордог ч юм уу тий ийм байдалтай маш хэцүү онжлуудыг тоглолтыг ингээд 2015 оноос ерөнхийдөө тойр аялт нэг 4 сар орчим тойр аялт хийгээд тэгээ солонгос руу буцаж ирээд Instagram дээр юу хийсэн бэхээр Instagram дээр лайв хийсэн байгаа. Би ингээд бас нэлээд хэдэн сарын дараа ингээд тойр аяллаа хийчихэд тойрон тоглолтоо хийчихэд буцаад ингээд ирсэн. Гэрт хинч байх уу гав ганцаараа байна гэсэн нэлээд одоо тийм ганцаардсан хэцүү байдалтай. Огт Instagram-аар баг нэг ашиглаж ордоггүй байсан хүн чинь шууд лайв хийгээд тэгээ пэнүүд нь тэрийг хараад G-Dragon яг нэг ганцаараа хэцүү байгааг нь бас ойлгож эхэлсэн. Тэгээ тэрнээс болоод G-Dragon явж гисэндээ нэлээд бас хэцүү байдал лууд нь үргэлжлэл яваад байсан. Тэгээд G-Dragon-ы бас нэг хамтлагийнх нь нэг лайтай хэрэг бас дуусаагүй. Одоо хасагдсан байгаа гишүүн буюу Sangri гэдэг нэртэй гишүүн бидэн те. Тэрний хэрэгээс болоод Big Bang-ийн баг ингээд тарахгүй марахгүй гэж үйл явдал болсон. Гэхдээ Big Bang 2022 онд Still Life гэдэг дуу авал гаргаад тэр дуу гаргаад шууд ерөнхийдөө битүү зөөр хэдэн сая хүмүүс маш хурдан үзсэн. Тэгээ тэрнээс харахад бол Big Bang-ыг ямар олон хүмүүс, ямар олон фэнүүд нь бутж ирээсэй гэж хүсэж байгааг мэдчих болно. Гэтэ одоо яг бутж ирэх мэрх ч юм уу тийм тодорхой зарлагдсан юм юусоо байхгүй байгаа. Тэгээ миний хувьд бол бутж ирээсэй гэж хүсэж байгаа G-Dragon-ыг ийм хэцүү онжлуудыг туулсныг бол мэдж байгаа болохоор босч ирэх үгүйг бол мэдэхгүй байна. За тэгээд 2022-ын дууга зарласан ч 2017 онд яг тойр аяллаа үеэр Японд байхдаа өөрийнхөө талаар хэлсэн байгаа. За би хүмүүс нэг G-Dragon гэдгээр мэднэ, амар хавьяастай залуу гэдгээр мэднэ. Гэхдээ миний хувьд хэм бол зүгээр нэг жирийн одоо тий Конжион гэдэг нэртэй солонгос хүн байгаа. Зүгээр нэг алдаа гаргадаг зүйл жирийн нэг хүн. Миний хувьд одоо бол яг мөрөөдлийнхөө ертөнцтэй амьдарч байна. Гэхдээ мөрөөдлийн ертөнцтэй амьдарч байгаа ч энэ яг бодит байдал үгүй гэдгийг би өөрөө ялхаа болцсон байна. Тэр нь ямар нэг уран бүтээлчд маш хэцүү замыг туулж байгаад ингэж одоо юу гэдэг те жоохон юм давлгаа маяг юм хэцүү унаж босолттой явдаг. Гэхдээ миний хувьд ерөөсө тээгүй бүх юм айгу маш хурдан маш амжилттай бүтээж яваа болохоор намайг миний энэ зүйлүүд яг бодит байдал үгүй мэдэхгүй. Би маш олон алдаа гаргадаг жирэлний залуу. Гэхдээ надаа
яг мөрөөдөл донд амьдарч байгаач энэ зүйл надаа нэг тийм одоо юу гэсэн тийм амиг гонигтай юм шиг яриад байгаа байхгүй. Тэр мөрөөдөлд байгаа мөртлөө сайн санагдахгүй байна гэдэг зүйлээр тэгээд G-Dragon-ыг ерөнхийдөө яг папарацууд тэр нэг дурантай яг камера версэн хүмүүс орхиогүй хийж байгаа үйлдэл бүрийн тангасан тий зүгээр нэг одоо жоохон согтоод бидж байгаа бичлэг хүртэл хийсэн байсан шүү дээ тий. Тэгэл энэ мэтэр янз бүрийнх нь бүх юмыг ингээд бүр ингээд аргагүй л дэлхийн од болцсон хүний цаа. Тэгэлгүй яах вэ? Тэгээд тэр байдлаас болоод G-Dragon сэтгэлийн хямралд ороод тий өөрийн гэсэн тодорхой хувийнхээ амьдрал, хувийнхээ орон зайг хүртэл ингэж хангах чадах хэмжээнээсээ болоод нэлээд стресст ороод нэлээд тэгээд ерөнхийдөө яг тийм урлаг entertainment-аас холдсон байгаа. Тэгээд холдоод одоо бол нэлээд амралттай байдалтай байгаа. Сүүлд таахан мэдж байгаах тий 2023 онд өнгөрсөн жил үлээ. Сая энэ жил үлээ. Яг нэг харт амхны хэрэг болсон шүү дээ. За би давны сайн мэдгүй ш. Харт амхны хэрэг болоод нэг дуудсан. Гэхдээ цагдаагийн хэсгээр дуудагдсан. Гэхдээ G-Dragon-ыг бол ямар ч харт амх хэрэглээ гэдэг нь бол аль бие осоор нотлогдсон байгаа. За тэгээд энэ гайхалтай уран бүтээлчийн талаар яриаг дурдаагүй өнгөрсөн зүйлс бол зөндөө байгаа. Тэгээд миний хувьд энэ G-Dragon-ы хамгийн дуртай дууга хэлчихье. Хамгийн дуртай дуу бол Who You гэдэг нэртэй дуу. Baby Love You гэдэг хэлдэг дуу байгаа. Энэ дуу миний хамгийн дуртай дуу. Хоёрт хамгийн дуртай дуу нь болохоор Crack гэдэг нэртэй дуу байгаа. Тэгээд бас нэг дуу нь гуравт хамгийн дуртай дуу нь болохоор ямар дуу вэ гэхээр G-Dragon Top тэгээд нэг 21-ны Park Bom-тай хамт дуулсан Priority гэдэг нэртэй дуу нь хамгийн дуртай. Тэгээд Big Bang-ийг хамгийн дуртай Big Bang-аас хамгийн дуртай дуу гэх юм бол Loser гэдэг нэртэй дуу байна. Тэгээд тэрний дараа болохоор нэг Sunset Glory гэдэг нэртэй нэг ремейк дуу. Тэгээд дээрэс нь Blue гэдэг нэртэй дуунд бас хамгийн дуртай. Энэ бол бүх дуунд нь дуртай. Тэгээд ямар ч тач энэ гайхалтай үний талаар ярихад дээрсэндээ үнэхээр баяртай байна. Та бүхэн хоолоо би хамарны энэ жоохон юунд хамар жоохон ингээд битүү байгаа гэж магадгүй. Энэ болохоор засах гад ингээд юунд орсон, лазер имчилгээнд орсон. Тэгээд ингээд дотрыг мөр шатааж байгаа юм шиг ингээд юм хийгээд ингээд бүр юм имчилгээ хийлгсэн. Тэгээ одоо энэнийх нь бол бас нэг нэлээд доног бас жоохон битүү байдалтай байх юм шиг үлээ. Тэгж жагаад бүр гайгүй болох бах. Тиймээс та бүхэн одоо ахиж хамарны ярих талаар ярих өнөөдөр л ярьж одоо л ярьж болно. Тэгтээ ахиж ярих шаардлагагүй болох баха. Заа. Тэгээд бичлэг дуусах хүртэл байсан. G-Dragon-ы пэнүүдтэй баярлалаа. Тэгээ миний одоо байнгын үзэгчтэй баярлалаа. Тэгээ залуустаа дүүнертэй баярлалаа. Та бүхэн бас таалагдсан бол лайка дараад subscribe хийгээд өгөөрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр та.